Дарамт аймгийн Хэлний сумын 4-р цэцэрлэг нь 2012 онд байгуулагдсан 6 бүлэгт 190 суралцагчтай 27 багш ажиллагчтай 2024-өөс 2025 оны хичээлийн жилд мэргэжлийн бүлгээрээ 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр суралцахад суурилсан арга зүйг нэвтрүүлж хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжих, хэл ярианы сургалтын чанарт анхаарах гэсэн зорилгыг дэвшүүлэн ажилласан. Яагаад энэхүү зорилгыг дэвшүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бэ гэвэл нэгдүгээрт хэл ярианы сургалтын үр дүнгийн үнэлгээгээр 75%-тэй, эхлэх цэгийн үнэлгээгээр 67.2%-тэй үнэлэгдсэн. Бөгөөд мөн хүүхдүүдийн хувьд авиа үсгийг солих, авиа үсгийг гээх, авиа үсгийг дутуу хэлэх зэрэг алдаанууд нэлээд ажиглагдсан юм а. Хүүхдийн хэл ярианы хөгжлөнд тэдний танин мэдхүйн түвшин суралцах чадварын суурь болохын зэрэгцээ авиа үсгээ зөв хэлж сурах нь хүүхдийг зөв ярих, зөв унших, зөв бичих ур чадварын суурь нь болдог. Тийм учраас манай мэргэжлийн хөгжлийн бүлгийн дүгнэлт хэлэлцүүлгээс хэл ярианы сургалтын чанарт анхаарч хэл ярианы үйл ажиллагааг идэвхтэй явуулах нь үр дүнтэй юм а гэсэн саналыг гаргасан. Багшийн хэлээд хэлэн чи дараа хэлээрэй. Шүхөр, байшин, хурш. Шүхөр, байшин, хурш. Авиа зүйн онцлогоог 4 даалгаварт сорилын аргаар авч цэгийг шуугийнхаа уруулын гүйгүүлэгч авиа гүгийн ихийн даадагт хэрхэн дуудаж байгааг ажиглаж тэмдэглэл хөтөлсөн. Бүлэг бүр хүүхдийнхээ нас сэтгэгүй тохирсон хэл заслын буланг байгуулж өдөр тутмын дасгалуудыг тогтмолж явсан. Хүүхэд бүр нэг ном үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж энэ үйл ажиллагаагаар ангиараа нэг үлгэрийн ном сонгон авч үлгэрийн номоо багштайгаа хамт уншдаг болсон. Тулгуур дохионы аргыг дуухраагч аппараттай хослуулан ашиглаж байна. Хэл ярианы хөгжлийн хөтөч болонд багш хүүхдтэйгээ ярилцлагыг зураг харж ярих, тулгуур дохио ашиглан дуу шүлэг уншуулж багштараа нь сонсож ажиглал тэмдэглэл хөтэлдэг боллоо. Хэл яриа сургалт үйл ажиллагааг өгүүлэх хэрэгтний дасгал, сонсох дасгал, авиан дуулах төлөвшүүлэх, харилцан ярилцах, зурлаг бичих гэсэн 5 бүтцийн хүрээнд төлөвлөж хэрэгжүүлж байна. Эцэг их асран хамгаалагч мэргэжлийн багш нарт хэл яриа сургалтын үйл ажиллагааг дээрх 5 бүтцийн хүрээнд зааж түгээн дэлгэрүүлэлт хийлээ. Зохиол суурилсан арга зүйг сургалт үйл ажиллагаанд нэвтрүүлж багш Элмаа, багш Баярмаа, багш Үнэн Баяр нар хүүхдийн хэл яриа хөгжүүлэн дэмжиж буй цэцэрлэгийн сайн туршлагыг аймгийн мэргэжлийн багш нарын бүлгийн ажлаар танилцуулж түгээн дэлгэрүүлэлтийг хийлээ. Манай мэргэжлийн багш нарын бүлгэн суралцахуйн сайн туршлагыг бүтээж санаачлалтайгаар хэрэгжүүлэн багшаас суралцаж хамтаа хөгжиж олон амжилтыг үзүүлсэн билээ. Авиа зүйн судалгаагаар сэгэх болон шуугих авиаг сольж дуудах, авиаг орхиж дуудах алдаа болон хүүхдүүдийн ярих чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч хэл яриа сургалт үйл ажиллагааг хэлний дасгал, сонсох дасгал, авиа зөв дуудах, харилцан ярилцах, зурлаг бичиг бүтцийн дагуу зохиолд суурилсан арга зүйгээр зохион байгуулж ажилласнаар хүүхдүүдийн хэл ярианы хөгжил дахицгарч сургалтын үр дүн 23%-аар агсан. Хэл заслын булан байгуулснаар багш нар анхан шатны хэл заслыг хийж хүүхдүүдэд авиа амьсгалын дасгал тогтмол хийж хэвшсэн. Хүүхэд бүр нэг ном үйл ажиллагааг зохион байгуулсны үр дүнд хүүхдүүд ном үзэх сонирхолтой болсон. Цэцэрлэгээс зохион байгуулсан гэрийн номын сум зөвлөмжийн дагуу эцэгчүүд гарын доорх материал ашиглан гэрийн номын булан байгуулж хүүхдийнхээ хөгжлийг дэмждэг болсон. Цаашид хэл яриа суралцахуйн бэрхшээлийг засах дасгал тоглоомыг бусдаас санаа авах, өөрсдөө зохиох үйл ажиллагааг зохион байгуулах, AR болон IMBreak зэрэг тоглоом хэрэгслүүдийг уялдуулан үр дүнтэй ашиглах, эцэгхийн санаачлаг оролцоог идэвхжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Мэргэжлийн багш нарын бүлэг нь багш нарын нэгдэл, харилцан суралцах талбар байна.